яг хоол хүнстэй холбоотой мэдээллийг мэрэгжлийнхэн л ярьчмаар энэ түү. Тийм. Өдрөм үзэгчтэй Гигэ эрүүл мэнд подкастын шинэхэн дугаар үзэгч та бүхэнд хүрч байна. За манай өнөөдрийн зочноор Magnafloc компани үүсгэн байгуулагч Баяр Чимэг дахин өргөдлөө. За дахин гэж хэлж байгаа юм шалтгаан юу гэхээр бидэнд одоо яг нөгөө эрүүл хүнс тий эрүүл хүнснээс улбалаад эрүүл Монгол хүн яаж бий болох вэ гэдэг үндэс суурь маань ерөөсөө хоол хүнстэй холбоотой хоол үйлдвэрлэлийн процесс тий одоо юу гэдэг тэр хүнсний дата авалт гэдэг ингээд бүх юм ингээд хамрагдчихж байгаа учраас би одоо таныг бас дахиад подкастт урьлаа. Бидний урилгыг бас хүлээж авсан танд бас баярлалаа. Баярлалаа. Хамгийн сүүлд дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдрийг тий тохиолдуулаад нэг аюул том үйл ажиллагаа зохион байгуулсан. Аюул олон одоо салбарын мэрэгчлэнүүд оролцсон, ихтгэл хэлэлцүүлсэн маш том уулзалт болсон байлээ. Харамсалтай нь очиж амжсангүй. Тэгээ яг энэтэй холбоотойгоор тий одоо тухайн одоо үйл ажиллагаан дээр ямар асуудлууд хөндөгдөв тий ямар сэдвүүд яригдав бид нар бас хооштой ер нь яг энэ хүнсний аюулгүй байдлын чиглэлээр юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэдэг дээр тий бас асуудал онцлж яригдав. Тэр талаас хоёулаа эхлэе даа. За тэгээ энэ жил ер нь бол 2 дахь жилдээ эрүүл хүнийг хийж байгаа. Тэгээ энэ жилийн зорилго бид нар юу байсан бэ гэхээр халдвар төвчнийг хоолноос үүсэж байгаа халдвар төвчнийг хэрэглэгчдэд ялангуяа мэрэгжлийнхэн танилцуулах. За тэгээд энэ дээр хөсөөдийн сүүлийн 30 жилийн судалгаан дээр 4 салбарт аюул хоолны хордлого гардаг юм байна. Тийм. Тэгэхээр нөгөө би зарим нь одоо яг нөгөө нэршлэр нөгөө хуультай нийцүүлж ярьж чадахгүй байж магадгүй. Гэхдээ ерөнхийдөө бол хүүхдийн хоолн дээр юу орж байгаа вэ гэхээр зуслан одоо цэцэрлэг сургууль гэсэн холбоотой ингээ хоолны хордлого нөгөө гараад байгаа юм байна. Тэгээ дээрэс нь уул уурхай буюу ажилчдын галдгаан дээр гарч байгаа юм байна. Тэгээ дээрэс нь аялал жуулчлал. Тэгээд гэртээ. Тэгтээ энэ удаагийнх нь болохоор нөгөө эрдрүү чиглээгүй. Ер нь бол бизнес эрхлэгчдөө илүү захирлууд, удирдлагууд руу чиглээд явсан байгаа. Тэгээ нийтдээ ерөнхийдөө бол нөгөө хувийн хвшил төрийнхэн бөөнөр хамтраад иргэний нийгмийнхэн оролцоод нийтдээ ер нь анх удаа бараг ингэж хамтарч оролцсон баг. Ер нь бол хичнээн өнгөрсөн жил зохион байгуулж ирсэн ч гэсэн яг саяных шиг ингэж төрийн бодлого тодорхойлдог байгууллагууд, олон улсын байгууллагууд нь яг ингэж санхүүжүүлээд дэмжиж орж ирсэн тохиолдол анхны тохиолдол. Тийм. Тэгээд бас оролцогчид бас их сонирхолтой байсан. Ерөнхийдөө бол хувийн хвшлэн төрийнх нь бас нөгөө сайн жишээ, бодит жишээнтэй тэгээ би бинийг харилцан ойлголцох тий тэр тал дээр илүү сонирхолтой байсан болов гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө бол нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл үйлчлэгээрөө бид нар зорьсон байгаа. Энэ удаагийн ажил нь. Тэгээ хит ерөнхий ярьсан гэдэг нь зөвхөн халдвар төвчнөлөө чиглэж энэ 3 салбарын хүмүүсийг сонсоосоо гэж бодож хийсэн гэсэн үг. Төрийн бодлого тодорхойлогч байгууллагууд, олон улсын байгууллага ингэж энэ дээр анхаарал хандуулж орж ирж байгаа гэдэг чинь энэ асуудал төр бас яаж те одоо ач холбогдол өгж байгаа вэ гэдэг нь бас харагдаад байна шүү дээ. Тэгээ ер нь бол одоо ингээд бодохоор яг энэ салбарт би өмнө нь подкастаар ярьжсэн 15 жил ажилласан гэд. Тэгээ намайг төгсөж байх үед хүмүүс энэ эрүүл ахуйч гэдэг ажлыг цэвэрлэгч л гэж боддог гэсэн. Цэвэрлэгч гэд бодоод ажиллаж явах үед угаасаа шантрна. Шантраад ахта би айгүй олон ажил солилцсон гэд өмнө нь ярьжсэн шинэко байж ахта гэд. Одоо бол яг ингээд туршлагачаад олон улсын компанид ажиллаад яг ингээд туршлагаа тэгээд компанитай байгаад явхад ерөөсөө л бид нар хамтдаа мэрэгжлийнх нэг ойлголттой юу гэдэг зүйлийг л яг энэ нэг ойлголттой болмоор байна. Би бинтэйг уялдаж ажилламаар байна. Баталгаатай мэдээллээр хангамаар байна. Тэгээд буцаад хэрэглэгчийг мэдлэгжүүлмээр байна. Тийм зорилготой ер нь бол хийж эхэлсэн. Тэгээд ер нь бол цаашдаа ч гэсэн үргэлжлүүлээ салбарт нь зориулаад яг ийм зөвлөмж маркер ч юм уу зөвлөмж өгье гэж бодож ажиллаж байна да. Халдвар төвчин судлалын үндэсний төвийн 30 жилийн судалгаа гэдэг бол маш их дата байгаа гэж би бол ойлгох гээд байгаа байхгүй. Тийм. Тэгээд тэн дээр болохоор юу гарч ирээд байна гэхээр ер нь бол тэр бол манай хамгийн үндсэн зорилго. Амгалан эмчийн одоо тэдний хөсөөтийн яг тандал мэдээллийн судалгааны албаны дүгнэлт бол манай мэдээллийн мэрэгчлэнүүд заавал сонсох хэрэгтэй мэдээлэл. Тэр хүн өөрөө ч гэсэн энэ ажлыг маш олон жил хийсэн. Тэдний багийнхан ч гэсэн аюу мундаг ажиллаж байгаа. Тэгээ тэрийг ингэж нийтэд
ингээд чөлөөтэй хилж ил тод болгосноор бид нар нөгөө нуугдаад байгаа аюулыг илүү тодорхой болгож гаргаж ирээ гэж бодсон. Түүнтэй гадна одоо нийгэм эрүүл мэндийн үндэсний төвийн баясгалан доктор бас 6 дугаар судалгаагаа сая бүр илүү наривчлаад дэлгэрэнгүй болгоод яг бид нар юун дээр анхаарах юм? Монгол улс юун дээр анхаарах юм? Магадгүй буцаагаад газар орон нутгаас хамаарат бид юунд анхаарах юм те? Магадгүй өмнө говь тархан хоёр өөр байж болох ч юм уу те. Тэд нарыг яаж анхаарах юм? Бид нар яагаад ингэ бамбаан дутагдaltaй болоод байгаа? Бамбаа илүүдэлтэй болоод байгаа юм те. Тэр чинь буцаад бид нарын эргэлж байгаа давсантай холбоотой. Давсны тийм. Тэнгүүт бид нар буцаагаад 20 жилийн өмнөх одоо байдал руугаа очиж чинь гэх мэтчлэн айгүй нарийн юмнуудыг хэлсэн. Тэгээ хавдар яагаад тусаад байгаа юм бэ гэдгийг бас ундрмаа хавдар хүчин судлалын зэтгүүрийн судалгаагаар ингээ бас ярьж байгаа. Тэгээ энэ нь өөрөө буцаагаад бид нар бас айгүй олон юмн дээр анхаарах шаардлагатай. Бид нарын сая дурдсан асуудал бол зүгээр нэг хэсэг нь л байсан гэж ойлгож байна гэсэн. Гэртээ хоолны ордлого авдаг гэж. За энийг болио те. Яг одоо энэ түрүүн таны хэлсэн. За би бол нийтийн хоол гэлчи те. Яг одоо нийтээр үйлчлэх тэр одоо хоол хүнсэн дээр тэр ямар алдаа гараад энэ бас одоо яг энэ ажлыг зохион байгуулснараа яг тэр хүмүүс те яг тэр үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа хүмүүст хэр одоо хүрч чадах бол үрдүнтэй тий байх. Одоо л шууд үрдүн мэдээж гарахгүй. Яг тэгвэл энэ нөгөө хүний дадал хумсартай маш шууд холбоотой ажил болохоор шууд үрдүн гарахгүй. Энэ нь манайхан хоол үйлдвэрлэл гэхээр ганцхан тоогооч их хараад байдаг. Тий. Уучлаарай тэр арталт нь амар том баг ажилдаг. Тоогооч ганцхан байдгүй юм. Тэрэн дээр одоо менежментийг явж байгаа алга тий. Тэгээд дээрээс нь одоо угаагчийн техник маш чухал. Тэгээ дээрээс нь тоогооч те. Тэгээ дээрээс нь эрүүл ахуйч, шим судлаач гэд ингээд маш олон ажил байгаа. Энэ мэрэгчлүүдийг ганцхан тоогоочор битээ дүүний чи гэдэг үнцгийг бас гаргамаар байна. Тэгээ дээрээс нь би одоо яг энэ одоо өмнө нь бас хэлжсэн 15 жилийн туршид хийхдээ би тоогоочийн хандлагатай л ер нь бол ноцолж байгаа. Яагаад нөгөө мэрэгжлийн байгууллаганд нь холбоонд байчаад яагаад нэгдэж орж ирэхгүй байгааг би бас ойлгохгүй. Яг энэ дээр би одоо тоогооч нарын холбоо ч юм уу яг мэрэгжлийн хүмүүстэй удаадараа уулзах гэж холбогдох гэж зөндөө холбогдсон. Тэгээд тоогооч чадахгүй бол бид нийтээрээ чадахгүй бол sorry энэ асуудал байсаар л байна. Тий, байж л байна. Тэгээд саяны үр дүн бол аль болох удирдлагын түвшинд одоо хийсэн. Яг удирдлага өөрөө ойлгохгүй цагт хүнсний аюулгүй байдал угаасаа явахгүй. Тийм. Одоо би компаниар манайх үйлчлэгээ үзүүлдэг. Тэгээ компаниар үйлчлэгээ үзүүлээд хүнсний чанар гэдээ ярангууд бид нар бараа татаа авалтаас нь ахуулаад дуустал навдаг. Тэгэл буцаал яг ажилтны хандлага мэдлэг дээр дандаа хэрэгжүүлэлт дээр л ингээд алдаал явах юм. Тэгэхээр нийтдээ энэ хүмүүс 100% мэдээж нэг ойлголттой болохгүй 80% ядаж нэг мэдтэй болмоор байна. Тэгээ нийтийн хоолыг зөвхөн тэр одоо бити тасалж ойлгосоо гэж би бодож байгаа. Би одоо нөгөө гинжин хэлхээ гэж манайх ярьдаг. Одоо энэ мэрэгжлийнхэнд бол баг өлөг болцсон үг. Гинжин хэлхээ гэж юу яриад байгаа вэ гэхээр нөгөө хог хаягдал, хөрс, ус агаар, мал тэгээ одоо импортын хадгалалт, тээвэрлэлт, түгэлт, борлуулалт тэгээд хоол үйлдвэрлэл дээр ирээд эцсийн хэрэглэгчдэр очиж байгаа. Маш нарийн одоо ингээд тий эзэн хэрэглэгч. За тэгэнгүүт энэ процессын дээр аль хэзээ ингээд бохирдсон асуудал гарах юм бол хадгалалтын дээр ч буруу, эсвэл тээвэрлэлтэн дээр ч буруу, эсвэл худалдаа авах температурын нөгөө дөрвөн температурын горин байгаа тэрийг дагаж мөрдөөгүй байх юм бол эцсийн байдлаараа эцсийн хэрэглэгч ямар нэгэн байдлаар бохирлогдсон хоол хүнс хэрэглээд байна. Тийм тэрийг бид нар одоо багасгахын тулд энэ ивентийг ер нь ингэж өөртөө эрсдэлтэй өөрийгөө ядраан байж багийнхныгаа ядраан байж энэ ер нь бол эрсдэл хийж байгаа. Тэгээ дээрэс нь нөгөө одоо хятадаар жишээ авъя. За яг хоол хүнстэй холбоотой мэдээллийг мэрэгжлийнхэн л ярьчмаар энэ тхүү. Тийм. Тэгээд мэрэгжлийн бус хүмүүсийг би бол баталгаагүй дам мэдээлэл дээр суурлаад явах юм бол буцаад эцсийн хэрэглэгчдэр
айгу буруу байна. Яг л манайх хаан одоо жишээ нь нийтээрээ нэг мацаг барьдаг ч юм уу. Нийтээрээ ингээд нэг юмыг туйлшрахаараа буруу ойлгодог ч юм уу. За хоёлаа өмнө нь хонсоо л ярьсан шүү дээ тий. Хоолоо авчирсан байсан чинь гэж ярьж байсан. Тий хонсоо л буруу хадгалвал муу. Зөв хадгалвал зөв. Хаана зөв хэрхэн хадгалж байгаас шалтгаална. Тэгэхээр нөгөө нэг одоо бүгднийг туйлширч битээ бодооч. Тэгээд үнэхээр сайн бас газрууд байгаа. Халдварт гарч байгаа ч гэсэн сайн газрууд байгаа. За тэгээ үүн дээр нь би одоо яг нөгөө манай эрүүл хүнс эрүүл хэвнийг дандаа ивент итгэдэг одоо CU-гийнхэнд бол Premium Nexus-ийнхэнд бол ингээд салбарт дээр бол маш том юм хийж байгаа гэж харж байгаа. Яг бол одоо 600 дахь салбараа булганы хутаг өндөрт нэг гээд ажиллаж байна гэдэг. Тэгээд хүмүүс CU-гийн талаар янз бүр гисэн манай чанарын соёлыг одоо чанар гэдэг ойлголтыг автоматжуулаа тий механикчуулаад одоо ингээд илүү хөгөлдүүлж байгаа компанийг бид нар одоо нөгөө би итгэж үнэмшиж байгаа болохоор л оруулж байгаа. Тэрнээс өөрөө итгэж үнэмшээгүй илтгэгч нарыг хийзэж оруулдаггүй гэсэн үг. Тэгэхээр 2 жилийн юм дээр одоо CU бол илтгэгчээр орж ирж байна. За тэгээ нөгөөх нь болохоор энэ хүмүүс өөрснөө хүнсийг бас ойлгоод байна. Удирдлагууд нь үнэхээр чанартай бүтээгдэхүүн хийж юмсан гэж бодоод. Нөгөөх нь болохоор City Foods буюу одоо дүүрэн food бас одоо энэ жил бол илтгэгчээр орж ирээгүй. Гэхдээ нөгөө нийтийн хоол нь одоо та бодохоор өдөрт та гадуур хэдэн удаа хоол идэж байна? Нэг юм уу хоёр. Нэг юм бол бодчихоор би ч одоо нэг гадуур за тийм өдөрт нэг л юм да. Тийм. Тэнгүүт бид нар амьдралын загвар хэм маяг одоо галзуу юм шиг хурдтай амьдарч байгаагийнхаа завгүй амьдрал дээрээ шууд очиод нэг хурдан болгодог хоол хүнс хэрглэж байгаа. Энэ нь угаасаа л бид нарын амьдралын хэм маягтай цаашаа ч гэсэн үргэлжлэнэ. Тэгээд энэ дээр бас ингээд шинэлэг, инновацлог санаа гаргаад яг 10 жил одоо олон улсын стандартыг оруулж ирээгүй ч гэсэн шаажраад явж байгаа компани дөрвөн фуд ахгүй. Тэгээд өөрснөө нөгөө судлаач мэрэгчлэн оюутан одоо ингээд хамтдаа орж ирвэл ер нь бол илүү чанартай байдаг. Тэгээ эднийхэн 10 жилийнхаа ухтаа сая салсан хоолны төсөл хийгээд манайхыг бүр ингээд өөрснөө ивент итгээд орж ирсэн нь бас үнэхээр одоо би баярлж байгаа. Тэгээ дээрэс нөгөө хойло өмнө нөгөө нэг видеонууд хийсэн штэ яг ингээ аяг шаазан угаах ямар харин яг тэр процесс дээр чинь бас маш том алдаа дутагдал гаргаад тий. Тэгээд тэр 3 дамжлага яаж буцаад нөлөөлж ийн те. Тэгээд аяг шазан угаагчаар лабораторид нь харахаар тэр нөгөө яг гидсний бүлгийн бактериуд халдвар төвч үүсгэх бактериуд нь яаж усчиж байгааг бид нар харсан шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө процесс маань өөрөө маш нарийн. Одоо чинь дээр гэхэд хоёул бас гарыг хоёул лабораториор үзэхэд гарын дээр гэх юм бол тэр нөгөө угаахгүй 4 цаг болоход л гидсний бүлгийн бактери ихсээд ирж байгаа. Ийм тохиолдол ерөнхийдөө байна гэсэн үг. Тэгэхээр хоол үйлдвэрлэл үйлчилгээ нь өөрөө маш олон нарийн процесстэй мэрэгжлийн багаар удирдуулдаг шинжлэх ухаан шүү. Зүгээр л нэг ингээд 14 хоногийн курс төгссөн тоогоочоор яг ингээд тоног төхөөрөмжөө сонгуулчаад эрүүл ахуйн тоглолтол гаргаад байгаа анханасаа барилга байгууламжийг буруу хөсөрчээд одоо энэ дээр эрүүл ахуй хян гэх юм бол угаасаа боломжгүй. Тийм тэрийг хэрэглэгчдэд ойлгуулах гэж саяны тэр уулзалтыг өнгөрсөн жил 20 илтгэгчтэй 20 оролцогчтой энэ жил 14 илтгэгчтэй. За намайг оруулах юм бол 15 нийтдээ 180 хүн ирсэн уулзалт болсон. Тэгээд энэ дээр яагаад хэлгээд байгаа вэ гэхээр хоол өөрөө шинжлэх ухаан зүгээр л харж байгаа процесс ч юм биш ээ гэдгийг ойлгуулмаар байна. Хоолоор дамжиж хүнийг өвтгөж болно, аварчж болно. Тэгэхээр бид нар ядаж тэр нөгөө шим тэжээлийн одоохондоо өгч чадахгүй маа гэхэд ядаж халдваргүй хоол өгчмөр. Хоол үйлдвэрлэлийн салбарт хамгийн их одоо алдаа тий яг хаана гардаг гэж юу үздэг бай. Одоо жишээлбэл тээвэрлэлт гэдэг аягүй чухал гэдэг чинь хадгалалт маш чухал гэж байна тий. Тэгээд тэр бэлтгэлийн хэсэг гэдэг ингээд миний сонсож байгаагаар бол маш олон юм дамжлага байгаа шүү дээ. Тийм дамжлага. Хаана нь илүү их одоо дутагдал гардаг тохиолдол байдаг вэ? Би бол бүгдээр нь л асуудал тавьж болж байна. Хамгийн их асуудал нь хадгалалт, ажилтан 2. Тэгээд тээвэрлэлт. Тээвэрлэлтийн процесс одоо бүр нарийн болох хэрэгтэй.
одоо ингээд хургууртэй одоо хургууртэй хөлдөөгчтэй гэдэг нь бүр илүү нарийн. Тэгэхдээ буцаага тэрэндээ зөв хадгалах ёстой. Тэгээд тэрийг авчираад манайхны миний анзаарж байгаагаар юм ажлын туршлагаар харахаар тээвэрлэгч маш нарийн. Одоо хот дотор тээвэрлэх шал өөр. Тэгэнгүүтээ хотоос одоо орон хоол замд явхад бас өөр. Тэгээд дээрэс нь нөгөө агаарын тээврээр хоол ирж байгаа. Тэгээд эсвэл газраар гээд энэ болгон дээр хадгалтын горимуд маш чухал. Тэгээ энийг хяндаг байх нь бас өөрөө аюул чухал. Тэгээд манайхны нийтлэг алдаа нь болохоор яг халуун үед буюу одоо нөгөө халж ах үеэр хоолоо нөгөө ачлалтынхаа үеийн температур дээр дандаа алддаг. Нөгөө ачигтаа маш их хэмжээний мачиж байгаа шүү дээ. Тэр үед одоо шууд ил задгаагаас ханж аваад тийм. Гэтэ тэр нөгөө хадгалтын горим чинь бактери чинь бол цаг минутаар үржиж байгаа шүү дээ. Тийм. Тэнгүүд тэр бактерийг ачигтаа манайхан болохоор шууд машинда халуун машинда хүнсээ хийгээд ачаад тэгээд хэсэг хугацааны дараа өтгөн хөргөн. Тэгэхээр нөгөө ингээд тэр хоорондох температур алдагдаад байна. Тэгээд дээрэс нь цаашаа явангууд бас буулгадаг шүү дээ. Буулгангууд шууд мотороо унтраачаад бас ингээд буулгангууд яг ийм говийн аймагуд дээр очиж явах үед бас температур нь өөр асуудалтай байна гэж бодож байгаа харж байгаа. Нөгөөх нь болохоор энэ салбарт айгүйх мөнгөтэй хүмүүс орж байна. Тийм, мөнгөтэй, мэдлэггүй. Мэдлэггүй гэдгийг юугаар тодорхойлж байгаа вэ гэхээр хоол хүнсний талаар мэдлэггүй. Мэдлэггүй болохоор яадаг вэ гэхээр за нэг тоогооч аваад урагшаа гялс тоног төхөөрөмж авчаа тэгээд ирээд ажиллуулчих гээд тэнгүүт нөгөө тоогооч нь ирээл явцдаг. Тэнгүүтээ ямар ч ашиглахдаггүй тоног төхөөрөмж яг бүрэн ашиглахдаггүй тоног төхөөрөмж авчаад эсвэл нөгөө одоо яг эрүүл ахуйн шаардлага гэж байгаа шүү дээ. Тэр чинь нэг чигийн урсгалтай байна. Цэвэр бохирн холилдохгүй байна. Ажилчны хувьд солих өрөө одоо мах бэлтгэлэн ногоо бэлтгэлээсээ тустай байна гэдэг ч юм уу те. Тэр юмнуудыг дандаа зөрчсөн одоо зохион байгуулалттай хийж байгаа буюу дэд бүтцийн асуудал маш ихтэй. Миний бодлоор 80% нь одоо бараг тийм шаардлага хангасан одоо яг юм зөв зохион байгуулалттай газар байхгүй. Тийм. Тэгэхээр тэрийг яахын тулд тэр чинь өөрөө шинжлэх ухаан одоо one stand kitchen буюу одоо coffee shop-ын галтгооч гэсэн өөрөө яг нэм тодорхой дүрм журамтай явах ёстой. Тэр нэг урсгал нь бүгдээр тооцоолцсон хүний одоо цагийг хүртэл одоо зөв тооцоолцсон байдаг бол манайхан бол хийчээ дараа нь боддог. Тэгээд дараа нь боччоод 20 жил буруу явж авчаад эрүүл ахуйчаа авчираад ч юм уу эсвэл мэрэгжлийн хүн авчирчаад одоо засаг гэдэг байхгүй. Тэр ямар ч боломж байхгүй. Тэгэхээр дэд бүтцээ маш одоо зөв зохион байгуулж зөв төлөвлөх хэрэгтэй. Тийм. Тэгвэл 80% гэдэг чинь баг нэр тийм л юм энэ одоо захааныг одоо цааны газарлууч юмтай ороод ингээд жоохон цонхоор харж байгаа хэсгийг харахад ер нь бол бүх юм л ингээд яг нэг юм хэдэн метр квадрат дотор тий бөгнөрсөн байж байгаа шүү дээ. Тий. Тэгээд дээрэс нь наа чин бас нэг асуудал. Тэгээд дээрэс нь одоо 100 болж байна. Одоо нөгөө наадам зугаалга генет бөөнөр гэр бүлэрээ бинийг аваад яваал айлдаг тийм. Тэнгүүтээ яадаг вэ гэхээр нөгөө машин ч өөрөө халуун ямар байдаг лээ тийм. Тэнгүүт хөргүүргүү одоо хөлдөөгчгүй хэсэгт махаа аваад газан дээр болсон ч юм уу болоогүй ч юм уу түүхээр дутуу боловсруулаад ичжээл тэндээс хордлого авлаа гээл олон цаг туулаад ирж байгаа. Энийг бид нар өчигдөр мэрэгжлийнхэнтэй асууж байхдаа ярьж байгаа байхгүй юу. Тэгэл ингээл түүхий боловсруулсан хоол идээд тэр чинь амар хурдан хордлого аваад тэгэл явчихж байгаа. Тэнгүүт одоо би бас энэ дээр нөгөө хэлмээр байгаа. Миний нөгөө энэ жилийн хийж чадаагүй нэг асуудал нь болохоор би гэртээ буюу одоо иргэн рүү зорж юм хийж чадаагүй байхгүй юу. Тэрийг одоо ер нь бол зохион байгуулах. Тэрэн дээр болохоор иргэд өөрснөө зуны зугаалгаар амралтанд явахдаа болсон болоогүй янз бүрийн одоо дахианы гаханы мах аваад те тэрийг ингээд дутуу болгож битээдэж тий зүгээр яг одоо бас шүмжлэлэх л хал та одоо тэгээд юу гэж хэлмээр вэ гэхээр зүгээр л нөгөө таны асуудал нийгмийн асуудал болоод байна.
Тийм. Нэг Нэг хүний хүний асуудал. асуудал, нийгмийн асуудал болоод байна. Бид нар монголчууд аягүй цөөхөн хүн амтай. Газар нутгийн хувьд бол том. Тэгээд цөөхөн байгаа хэдэнхэн хүн амаа одоо ингээд мэрэгжлийн хүмүүсийг сонсоход эрүүл удаан амьдруулмаар байна. Тэрнээс биш одоо нэг танд муу санаа ч юм уу тий эсвэл таныг нэг ингээл илүү анхаарал хандуулад хэлээд байгаадаа биш. Зүгээр л эрүүл байгаасай. Тий эрүүл байх үндэс ч өөрөө хоол. Тий хоолн дээр илүү анхаараач гэж өсмөрэн тэгээ зуны зугаалган дээр температур одоо хөлдөөгч гэж ярьдаг штэ тий хөлдөөгч бол 18. За хөргүүр байна 0-4. Тэгээд тэр температурт хадгалаад одоо нэг юм боксууд байдаг шүү дээ. Бокстой ядаж аваад яваач. Тэгээд одоо бас аюулгүй байдлаа хангаад те газыг бас эн тэнд халуунд яахгүйгээр амь нас эрүүл мэндэд жоохон хайртай баймаар байна л гэж хэлмээр. Таны ярианаас сонсохоор хоолны хордлогын тохиолдол аюул олон гардаг байгаа байхгүй юу? Тэ? Тэгэхэд бид нарт сонсогдож байгаа нь маш цөөхөн байдаг шүү. Мэдээлэлтэй олон нийтэд мэдээлэгддэг гэх юм уу те? Одоо жишээлбэл цэцлэнгууд дээр ч бас мэрсэр гардаг юм байна. Эний сонсогддог нь маш цөөхөн тий. Тэгээд ихэнхдээ сонсогддог нь ер нь бол нөгөө уул уурхайн компани дээр л олонний хордлого гарлаа л гэж одоо сэвэгддэг штэ. Тэгсэн чинь яг ингээд ярихлаар хоолны хордлогын юм тохиолдлууд айгүй их байдаг юм шиг. Тийм л да. Тий. За дэлгүүд ер нь нуугдмал байгаад идэх юм уу? Яадаг юм бэ? За яг хардхаар байна. Хардхаар байна уу? Тий. За наадах чинь бол би яг мэдэхгүй юм байна. Би нөгөө худлаа мэдэхгүй юм аа бас ярмааргүй. За 3 зүйл байна. Одоо өмнөх подкастн дээр ч гэсэн ярьсан. Үнэхээр хордоод байгаа хүмүүс байна. Тэгээд энэ хүмүүс нь хордоод халдвар төвчин судлал дээр очисон хүмүүсийг яг бүртгэсэн тохиолдлууд байна. За үнэхээр бүртгүүлээгүй хордсон хүмүүс бас байна. Хөнгөн гүйлгээд суулгаж байгаа нөгөө шинж тэмдгээ мэдгүй. За тий. Энэ бол үнэхээр чухал шүү. Тэгээ өчигдөр бид нарын бас нөгөө мэрэгжлийнхний суугаад ярьж байгаа хооронд болохоор хүмүүс 0-5 насны хүүхдээ ингээд гүйлгээд эхлэхээр нь нэг одоо зүгээр болчтой юм байна л да 3 хоногтой ингээд зүгээр болчингууд нь зүгээр болчлоо гэдээ орхичдаг. Тэнгүүт дахиад жоохон байж байгаа хэд хоногийн дараа гүйлгдэг гинэ. Тэр үед нь бас ингээд өөр юмнаас болоод одоо гүйлгээд ээ гэж бодд юм байна. За тэгэхээр буцаад энэ нь юу гэж юм нэхэр 14 хоногтой дахиж гүйлгэж ивэл тэр нөгөө хоолны хордлогоос болж гүйлээдэг гинэ. Тэгэхээр буцаад тэр өвчнийг яг бүрэн эдгээгээч гэж хэлж байгаа. Тэгээ дээрэс нөгөө 0-5 насны хүүхдэд газтай ундаа чипс чихэр их өгснөөр тэр хүүхдийн дархлааны системийг ерөнхийдөө бол унгачж байгаа. Тэгээ дархлааны систем унсуу хүүхэд бохирлогдсон хоол хүнс идэд бас юм ерөнхий хямрахаар байгаад байна. За нөгөөх нь болохоор нөгөө халдварт бос өвчин одоо илэг зүс нойр болчихоо. За тэнгуут яадаг вэ гэхээр нөгөө манайхны илэг зүс нойр болчихоо ерөнхий аягүй байдал нь муу. Жишээ нь өдөржингөө хоолгүй явж яснаа гинт кимчитэй хоол ичдэг. Тэгснэ өдөржингөө хоолгүй явж яснаа орой нуучдаг. Эсвэл байж яснаа хорхог гэдэнгүүтээ оройн нь архиучдаг. Тийм. Эсвэл газ таанд очдог. Тэнгүүт нөгөөтг нь юм зочмог хоолны хордлого шиг юм шинж тэмдэг илрээд ийна гэсэн үг байсан. Тэгээд сүүлд бол нэг одоо манайх нөгөө компаниар үйл ажиллагаа зөвлөгөө өгч байгаа болохоор сүүл нэг хүн залгаж хэлсэн нь би хоолны хордлого авчидлаа. Энэ хоолны өндгөл болохгүйсэн гэд. За тэгээд за тийм үү та заавал эмнэлэгт очиод үзүүлээрэй гэд. Тэгээд тэр өдөр нөгөө бороотой байж байгаа. Тэр ихчтэй би холбогдоог 2 хоногийн дараа холбогдсон чинь нөгөө ихчийн даралт нь ихсэн байсан. Тэгэхээр нөгөө даралт чинь ихсгээр нэг юм хоолны хордлого шиг ийм шинж тэмдэг илрээд байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг бас ингээд хүмүүс өөрийнхөө биеийн онцлогийг мэддэг байгаа ч гэж хэлмээр санагдсан. Нөгөө 3 дахь бүлэг нь болохоор шантаачч. Хоолны хордлого аваагүй. Зүгээр л нөгөө байгууллагыг шантаачилж мөнгө авмаар байдаг. Бас групп хүмүүс бол байгаа. Тэгээд энийг бас өмнөх подкастн дээр ямар ч хэсэг ярьсан. Тэгээд энэ хэсэг хүмүүсийг одоо хэлмээр байна. Тэгээд дээрэс нь саяны нөгөө төрд мэдээлэлээ нуудгүй юу гэж яриад байгаа шүү дээ, тийм. Одоо саяны юмнуудыг яг үнэхээр хэлмээр энэ тэгээд хаачдаг баймаар.
Яагаад ингэж асуудал гарсан байгууллагуудаа байлгаад л дээ. Зүгээр хаач л та. Тэгээд тэр хүн айл бос асуудлаа шийдээ зүг болсныхан дараа нийтэд нээлээ ийм арга хэмжээг ингэж авлаа гэдгээд чин үнэн чир хэлээ л та. Тийм зүгээр би миний бодол шудраг баймаар тийм шудраг баймаар. Одоо хин нэг хуурдаг систем өөрөө явахгүй штэ. Тийм тэгэхээр яг болсон бол болсон уучлаарай манайхын юм дээр алчиж тий. Одоо би эднэргээ засъя. Энэ хугацаанд нөгөө байгууллага нь яг зөв одоо мэргэжлийн байгууллаганд нь яг ингээд мэдээлэлд хаагаад явдаг тийм тогтолцоотой байхгүй бол ингээл одоо ингээл болж ийн болохгүй одоо ингээд нуугдмал аюулчин өөрөө аюу асуудалтай. Тэгэхээр тэрийг бас ингэж нуухгүй баймаар бас хаадаг баймаар бүр ингээ хоригддаг. Тэр бизнесийг арчтал нь хин нэг нь том даргын хамаатан ч юм уу нэг харьяалал хамаарахгүйгээр тий. Энэ бол мэдээж нөгөө эргээл нөгөө хүнийхээ эрүүл мэндийн байдал талаар харж байгаа асуудал байна. Тэгхийн бол хүмүүс ч гэсэн одоо нөгөө бизнес эрхлэгч гэсэн айштай. Тий. Одоо яг ийм нөхцөл байдал иргэд өөрсдөө бас тий юу шаарддаг тий ямар одоо нөгөө зүйлийг нэхэх одоо шаардах юм эрхтэй байх хэвээр мэдлэгтэй байх хэвээр ч гэдэг юм уу те. Одоо жишээлбэл би ингээл нэг цайны газар ороод 10 онцгой харагдчихвэл яасан муухай ингээл буцаа гарч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ онцгой юм шиг гарыг гэл те. Иргэд бид нар өөрсдөө бас юу шаарддаг байх боломжтой эрхтэй те. Тэрийг бас нөгөө мэдлэггүй учраас гэх юм уу нэг амар заа шиг хайдаг ч юм уу те. Асуудлаас жоохон хол хүндий явж гэж боддог юм уу нэг ямар хайхамж гэдгсээл орчдөг шүү дээ. Иргэд өөрснөө Айша цуугагч ихний ээлж тарчаасаа гэж боддог. Миний бодлоор хамгийн эцэнцэг хамгийн одоо бохирдлогдож байгаа бүр яг ингээд тэр аяга тавган дээр хоол тавиад гарч байгаа процесс аахгүй юу. Тэгээ халбах сэрээ. Гэдэг юм л ярим одоо нэг ахуй юм л ярих юм да. Тийм юм одоо ингээд бариад явмаар байна. Одоо тэгээд тэрийг бас хардаг байгаа ч гэж бодож байна. Тэгээд ирэхэд өөрснөө бас ингээд одоо аялал жуулчлалын галтгоо гэж ярих юм бол замын дэрэгдэх галтгоо одоо би мэрэгжлийн өвчтөй ер нь мэрэгжлийн өвчтөй гэдгийг хэлээд байгаа шүү дээ. Сая ингээд кофе шоп оршихтаа ингээд нэг юм харчаал нөгөөдгийг ингээд дугаа байж чадахгүй ингээд хил загтнаад ингээд байгаад байгаа байхгүй юу. Жишээ нь за би бүр ингээд дахины махыг ил гаргацсан. Тасалгааны хэмд ил байлгацсан байх юм бол би бол бити авч идээч гэж хэлмээр. Дөрвөн нөхцөл байгаа. Тасалгааны хэм зарим ногоож юмс тасалгааны хэмд бүрэн болдог. Тэр байж болно. За хуурай агуулах тий хуурай харанхуу 15-аас 23 градус ч юм уу тий. Тэр градуст зөв хадгалаач. Тэгээ дээрэс нь за энэ дээр бас нэг хэлэхэд нөгөө хүмүүс хуурай агуулахт хийдэг юм аа. Ахуун гэртээ шүү. Хөргүүрт хийгээд байдیں۔ Тэн дээр анхаараач. Тэгээ дээрэс нь хөлдөгчөнд байгаа бүтээгдэхүүнээд тэгээ одоо заавал он сар өдрийн бичээч. Тэгээд яг зөв хадгалаач. Ямар хөлдөгчөнд яг ямар бүтээгдэхүүн байх юм. Тэгээ дээрэс нь хөргүүр хөлдөгч хуур агуулах ингээд дүр болцсон те. Ингээд энэ дөрөв дээр яг зөв хадгалаач гэж хэлмээр байна. Одоо энэний талаар одоо буцаад нэг юм хэрэглэгчийг мэдлэгжүүлэх бас бид нар хийх нь мэргэжлийн одоо байгууллагуудын үүрэг. Тэгээ хоолыг бид нар өдөр тутамдаа хэрэгэлдэг ч гэсэн хэрхэн зөв хадгалж иддэхээ ер нь бол мэддэггүй. Тэгэхээр тэрийг аль болох чадхаараа мэргэжлийн хүмүүсийн оролцоотой бид нар нөлөөллийн аянуудаа ер нь бол хийнэ л гэсэн. Тийм тэгж хэрэглэгчийг бас мэдлэгжүүлэх нь аюул чухал. Тэгэхгүй болохоор одоо яг нөгөө саяны яг асуусан асуултан дээр чинь харуулхад бас яг нөгөө амар олон детальтай болохоор надаа ингээд толгоонд юу илээ гэж бодвол яг алийг онцолж хэлэх вэ гэх тийм тэнгүүт тэр байна. Тэгээ дээрэс нь гэртээ угааж байгаа тэр Айша зан угаагчны чинь порлон бас аюу зааван байгаад байна гэл ундны ус байна. Гэртээ нөгөө лагер дээр одоо ундны усаа яг зориултын төмөрс савнд хэрэглээд угаач гэх мэтлэн ийм аюу олон судалгаанууд байна. Одоо тэгээ буцаад эхлээдсээ постэр болгоо саяны хийх за 15 илтгэгчийнхаа юмнуудыг яагаад энийг онцлоод байгаа, яагаад энийг хийх ёстой юм гэдгийг ерөөхдөө бол үе шаттайгаар рекламнал гэсэн. Рекламнаа биш одоо хэрэглэгчдэд л мэдлэг өгөхгүй л байна тийм.
Ер нь бол хэрэглэгчдийг мэдлэгжүүлэх те мэдлэг нэг тодорхой хэмжээний зөв ойлголттой болох нь аягүй чухал байгаа юм. Тийм. Мэдээж одоо бас зөвлөмж одоо юу гэдгийг тийм магадгүй нэг бодлого шийдвэр боловсруулдаг газрууд одоо ямар нэгэн байдлаар одоо ер нь хойшны стандын ч гэдэг юм уу тиймэрхүү юм бол яригдсан болов. Ерөнхийдөө бол сэтгэл ханамжийн судалгаа авсан. Тэгээд оролцогчдоос сонгоод өмнөх өдрөн дээр нөгөө хүмүүстэй яриа захирлын түвшинд ямар мэдээлэл дутуу байгаа, мэрэгчлэтнүүдэд ямар мэдээлэл дутуу байгаа, ажилчдад ямар байгаа гэд ер нь бол харсан. За тэгээ үүн дээр хамгийн их тулгамдж байгаа асуудал нь яг дунд шатны мэрэгчлэлтэнгүүд амар хавчигдмал байдалтай байгаа юм байна гэдэг ерөнхийдөө бол анзаарсан. Тэгэхээр нөгөө би өөрөө ч гэсэн яг энэ салбарт ажиллаад яг аюу одоо цэвэрлэгч гэдэг албан тушаалтай байхаас нахуулаад ажилласан болохоор яг ямар асуудал байгаа гэдэг энэ мэдчихсэн ч гэсэн асуухад яг миний өнгөрсөн хугацаанд туулсан замыг хүмүүс хэлсэн байлээ. Тэгээ тэн дээр нь болохоор одоо манай ажилчдыг сургамаар байна. Манай захирлыг сургаад өгөөч. Бид нар зөвлөмж илүү өгөөч. Тийм бид нар яахаа илүү зөвлүүлмээр байна. Тэгээ хамтдаа бас мэдмээр байна гэдэг зүйлүүдийг ярьж илээ. Тэгээд бас энэ дээр болохоор нөгөө манай энэ эрүүл хүн гэдэг одоо төслийн хүрээнд бид нар яаж байгаа гэхээр Food Safety Club гэж байгаа. Тэгээд бид нар ингээд сар болгон нэг сэдвийн хүрээнд бид нар яг ижлэгэн мэдлэг ойлголт хандлагатай байна уу гэдгийг шалгадаг. Тэгээд одоо өнгөрсөн 4 сарынхыг би илүү онцлмоор байна. Халдвар төвчин, гарын эрүүл мэнд ба халдвар төвчин гэдэг сэдв. Тэнгүүт гар өөрөө тэр нөгөө ямар их төвшөнд бүх юмд хүрдэг. Тэрийг яриа. Тэгээд бүгдээрээ ямар ойлголттой байхаа ярьж байгаа. Тийм ажлууд ер нь их байна гэсэн үг. Тэгэхээр буцаад бид нар мэрэгчлэлтэнгүүд өөрснөө нэг ойлголттой юм. Тийм. Тэгэхээр миний ажигласнаар нөгөө сургууль төгснөөрөө хуваагдахгүйгээр яг ингээ ажил дээр гарч байгаа бол мэдээлэлээ хуваалцаад ижлэгэн эрүүл ахуйчаа яг ингээд гоё хийгээд хоол зүйч бол яг хоол зүйчээрээ аль болох ижил төвшний ойлголттой байвал илүү хурдан явах гэдэг. Тэгээ нэгээ үүсэхгүй байвал хурдан явах гэдэг. Нэгнийхээ хийсэн ажлыг дараагийнх нь гарч ирээд үүсэхдэггүй баймаар. Эрүүл хүн те яг энэ төслийнхаа талаар одоо яг энэ удаагийн болсон үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй сайхан ойлголт мэдээлсэн бас баярлалаа. За ажил намжилт хүсье. За амжилт. Гигэ эрүүл мэнд подкаст энэ удаагийн дугаар үзэгч та бүхэнд хүрлээ. Манай өнөөдрийн зочноор Magnablog компани үүсгэн байгуулагч, за эрүүл хүн төслийн санаачлагч Баяр Чимэг өргөд оролцлоо. Мэдээж одоо хоол үйлдвэрлэлтэй холбоотой бидний одоо яг өдөр тутмын одоо хүний хамгийн чухал хэрэглээ болсон яг энэ хоол хүнстэй холбоотой мэдээллүүдийг өглөө. Тэгээ бид нар ч гэсэндээ бас өөрсдөө яаж одоо нэг хэрсүү байж тэгээ юугаар шаардах хэвээр бид нар өөрсдөө бас хотод руугаа орж байгаа энэ хоол хүнсийг эрүүл аюулгүй байгаад нь бид нар өөрсдөө ч гэсэндээ хяналт тавих нь маш чухал. Тэгэхээр энэ дээр ч гэсэндээ бас тодорхой ойлголттой зөв мэдлэгтэй мэдээлэлтэй байгаасаа гэж бодсондоо би бас энэ удаагийн подкаста ярилцлаа. Ингээ та бүхэн ч гэсэндээ хэрэгтэй нэгэнд нас түгээгээрээ бусдад бас дамжуулж хэлээрэй гэж бас хэлмээр байна. Ингээд анхаарлаа хандуулсан үзэгч сонсогч нартаа баярлалаа.